Дональд Трамп Европынхийг муу, хүчгүй гэж нэрлэв. Энэ тухай Америкийн ерөнхийлөгчийн ишлэлээр нэг сэтгүүлч илэрхийлэв. Трамп Орос болон Европын холбооны хоорондох дайн дуусгах хэрэгтэй. Америкчууд зорилгодоо хүрлээ. Тэд Оросыг Европын нефт, байгалийн хийн зах зээлээс эрс шахаж гаргасан. Америкийн эдийн засаг илүү доктортой болсон. Мөн энэ нь Европын аж үйлдвэрийг боомигж эхэллээ. Америкчууд одоо Европын эрчим хүчний үн ханшаар нөлөөлж чадна. Зах зээлийн эрх мэдлийн тэмцэл дууссан. Инхийн хилэлцээр хийх цаг ирлээ. Европ Трампын нөхцлөөр инхийг хүсэхгүй байна. Европын холбоо бүх Украиныг бүрэн эзэмшихийг хүсэж байна. Энэ нь Европ хүчтэй гэдгийг харуулж Оросыг задрах үйл явцыг эхлүүлэх болно. Европт Оросын хэсгүүд хэрэгтэй тул эдийн засгийн хямралыг даван туулах шаардлагатай. Гэвч Орос задрахыг хүсэхгүй байна. Орос дахь байдал уламд ордож, удахгүй Оросууд тулалдааны үе шат руу орох болно. Тэгээд там дайн ихэлнэ. Үүнд Оросууд Европ болон анар хүний нутагтай тулалдах болно. Энэ нь Трамп айж байна. Тиймээс анар хүний нутгийн ерөнхийлөгч үнэхээр Украины зөрчилдөөнд эцэг тавихыг хүсэж байна.